За сайн бацхан уу та бүхэндээ гигийн өдрийн мэнд хүргэе. Астроос Олон байна. Өнөөдрийнхөө цуврал хичээлээр цөмөрөө санжир гарагтайгаа танилцсанаа. За санжир гараг маань болохоор биднэрт одоо маш нандин энергиудыг өгдөг. Тэгээ цөмөрөө харцгаая. Тэгээд юуны өмнө санжир гарагийн талаар ярьж байгаа болохоор ингээд хар өнгийн хувцас өмссөн байгаа. Яагаад гэвэл санжир гараг маань өөрөө одоо бямб гарагийг маань өргөшөөдөг. Тэгээ санжир гарагаа хүндэлж байгаа өнгө нь өөрөө те санжир гарагийн минь өөрийнх нь өнгө болохоор хар болон одоо гүн цэнхэр юм гоё өнгөнүүд байдаг. Тэгээд зоолоо ингээд хар өнгийн хувцас өмсөөд санжир гарагийн талаар хичээлээ явуулах гэж байна. За одоо ингээд үндсэн энергийн цөмөрөө харцгаая. Ямар энергиуд байна гэхээр цаг хугацаа, хөгшрөлт, хариуцлага, туршлага, бүтэц, хэл хязгаар, төвчээр, дэг журам, бодит байдлаа. За тэгээд одоо энэ тэнгэрийн зургийг цөмөрөө харж байгаа бол энэ бүрийнхээ дотор энэ улаан бүрийнхээ дотор санжир гаргийнхаа бэлэг тэмдгийг одоо ингээ харуулад дүрсэн гаргаад ирсэн байна. Тэгэхээр цөмөрөө тэнгэрийн зургаа дэлгээд энэ тэмдэг байх юм бол цөмөрөө энэ чинь санжир гараг байна гэд цөмөрөө танихад амарнаа. За тэгээд санжир гарагаа би одоо хаана ингээд дугуулсан байна гэхээр материйн ордод дугуулсан ба. Яагаад вэ гэхээр санжир гараг маань материйн ордод өөрийнхөө хүчтэй байрлал байдаг. Юу гэсэн үг гэхээр хэрвээ өөрийн чин материйн ордод санжир гараг байгаа бол өөрийн чин энерги аюу сайн хүчтэй. Түрүүний дурдсан энергиуд хүчтэй байх бүрэн боломжтой гэсэн ийм тайлалтай байгаа шүү. Тэгээд нарийн одоо тайллын цөмөрөө 12 ордууд дээр одоо слайдынхаа нэлээд сүүл хэсэгт байрласныг тэгээд тухайн үед нь хараад уншаарай манайхаа. За энэ бүрийнхээ дотроо 20-ны жил 20.5 жил нэг ордод гэж бичсэн байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр за санжир гараг маань одоо ингээ материйн ордод байгаа гэж бодъё л доо. Тэгвэл энэ ордодоо 2.5 жил байжгаад 2.5 жилийн дараа дараагийн орд руу шилждэг байх байна. Одоо хумхын орд руу. За хумхын орддоо 2.5 жил болоод дараа нь загасны орд руу шилждэг байх байна. Ингэж цөмөрөө ойлгоно. За тэгээ санжир гарагийн маань бидэнд өгдөг хамгийн сайхан энергиуд нь тийм ээ. Айгуу гоё уур чадвар байна, эрх мэдэл, хүндлэл, мэрэгжлийн өндөр түвшин гэдэг ийм гайхалтай чанаруудыг биднэрт өгдөг ийм мундаг энергитэй гараг. За үндсэн философи нь юу юм бэ тийм үү? Гэхдээ үндсэн философиос өмнө цөмөрөө тэнгэрийн зургийг дахиад нэг харчээ. Энэ тэнгэрийн зураг дээр би одоо санжир гарагаа хумхын ордод дотор дугуулсан байна. Яагаад гэхээр хумхын ордод санжир гараг байрлаж байх юм бол өөрөө хүчтэй байрлалтай байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ юу гэсэн үг гэхээр санжир гараг маань хоёр ордыг иргэшээдэг байхгүй юу? Материйн орд болон хумхын ордыг иргэшээдэг. Сонирхолтой байгааз. Тэгээд хумхын ордод дотор санжир гараг байгаа тийм хүн байх юм бол өөрийн чинь энерги маш сайн хүчтэй санжир гарагийн эвэл дор, иргэшээл дор байдаг хүн гэж ойлгоно. За үндсэн философи нь юу юм бэ те? Одоо аюу гайхалтай юунад асуултуудыг зоолон гоё бэлдээ тавьсан байгаа. Цөмөр хамтдаа уншицгаая. За ингэж штэ. Санжир гараг одоо биднээс асууж байгаа гэсэн үг байхгүй юу? Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу гэж асууж байна. Юу гэж бодож байна? Чи үүний төлөө юу хийсэн юм бэ гэж биднээс өдөр алга асууна. Чи замаа алдсан уу? Эсвэл түр шантарсан уу гэж өдөр алга асууна. Чи үн төлөхөд бэлэн үү гэж биднээс өдөр алга асууна. За тэгээ дахиад надад мөрөөдлөө биш хийсэн ажлаа үзүүлээ гэж хэлнэ. Цаг хугацаа бүхнийг шалгадаг гэд биднээс ингээд цаг хугацаа өнгөрсний дараа бас дахиад шалгалт авдаг гэсэн үг. За тэгин гоо биднэрт хэлж байгаа. Юу тайран түүнийг хураана гэж хэлнэ. Яг энэ чинь нөгөө нэг карма энерги яваад байгаа юм тийм ээ. Бид нар яг ямар үйл хийн яг түүнийг л хүртэнэ гэдэг ч одоо энэ санжир гараг маань өөрөө карма энергитэй яваад биднээс асуугаад байгаа байхгүй хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг зөв юм хийхгүй бол ямар ч буруу юм хийн түүнийхээ үйлийг л одоо хүртнэ гэсэн. Тэгэхээр цөмөрөө сайн үйл хийх юм бол бид нар сайхан үр дүнг хүртнэ. За тэг хамгийн сүүлд нь хариуцлагаас зүгтсэн зүйл чинь сорилт болж орж ирнэ гэж. Энэ болохоор бидний монголчуудын нөгөө үгтэй аягүй адилхан байгаа даа зү. Монголчууд маань тэгдэг штэ. Хизээж битгий, хизээж тэхгүй, ингэхгүй гэж хэлж байгаарэ гэж ярьдаг тийм ээ. За тэр чинь бүр яг энэ философи байхгүй юу? Яагаад гэхээр бид нар хизээж тэхгүй гэсэн зүйлийг санжир гараг маань сорилт болгоод биднэрт өгдөг байхгүй юу? Ирдэг тэр зүйл чинь. Ямар сайндаа одоо жишээ нь те одоо юу гэмдэ би гэдэг хүн заяа ёо өстө би хизээж хоол хийхгүй гэл ингээл галтхооноос цогтдаг байсан бол би одоо хийн штэ хоолыг нөхөртөө хийн. Тэгэхээр ийм айхтар сорилтуудыг бүр ингээд
тулгаж орж ирдэг байхгүй юу? Сонирхолтой байгааз. За тэгээд дараагийн үндсийн философийн би дахиад одоо хумхын орд дээр санчир гарагаа тавьсан байгаа. Яагаад гэхээр цөмөрөд нэгэ цээжлүүл айгуу сайн байгаа тийм ээ. Хумхын орд дээр санчир гараг минь байх юм бол та нарын одоо хумхын орд чинь хүчтэй байна гэсэн. Гэтэ энэ болохоор эхний үндсэн мэдээлэл шүү. Дараандаа яваандаа одоо ингээд хүчтэй байралтай мөртлөө холбоос нь бас ингээд анхаараа гэж яхах юм бол цөмөрө хүчтэй ч гэсэн анхаарах хэрэгтэй байна гэдэг ийм давхар мэдээллүүд ирдэг. За цаашаа явцгаа цөмөрөө. За дахиад асуулт. Чиний хүсэж байгаа зүйл болон чиний өдөр бүр хийж байгаа зүйл хоорондоо таарч байна уу гэсэн. Юу гэсэн үг гэхээр хүмүүс тэгдэг штэ. Нэг юм яриалаа гэсэн шал өөр худлаа юм хийгээ яваад идэг штэ. Яг тэрэж асуух хийгээд байгаа байхгүй юу? Чи худлаа яриагаал яваад байна уу эсвэл яг ярьж байгаа юм хийгээд яваад байна уу гэд бид нарт ингээ дахиад шалгалт орж ирнэ гэсэн үг. Дахиад карма. Тэгэхээр бид нэр зөв ярих хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь чи үр дүн хүсэж байна уу? Эсвэл зөвхөн үр дүнгийн тухай мөрөөдөөд л байна уу? Зарим хүмүүс худлаа яриад суугаад байдаг штэ. Тэгээд тэр хүмүүс чинь шалгалт орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр бити худлаа мөрөөдөөд яриад суугаад байгаарай. Заавал яргааны юм хичээгээд хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр санчиг гараг маань шалгалт авах гээд хизээ нэгэн өдөр ороод ирдэг ийм байгаа шүү манайхаа. За тэгээд нэг сайхан урай бэлдсэн байгаа. Төвчээргүй хүн хүсэл мөрөөдөлтөд үлдэн тийм үү? Зөвхөн мөрөөдөө л үлдээд штэ. За тэгвэл цөмөрөө төвчээртэй байх хэрэгтэй. Тэгэхээр яг төвчээртэй хүн бодит үр дүн хүртэнэ. Тийм биз дээ. Та нар маань санал нийлж байгаа гэж бодож байна. За одоо цөмөрөө сүүдэр талыг харъя. За сүүдэр тал дээр нь болохоор зоолоо нь юу яасан шүү. Энэ хоёр ордогоо гаргаж ирээд тэнгэрийн зураг дээр бөөрийн хилээ дуугаад тавьсан байгаа. Яагаад гэхээр энэ хоёр орд дээр санчир гарагийн маань энергийн сул буюу одоо яг ийм барилтаа хүмүүс маань өөрсдөндөө бас илүү их анхаарал хандуулвал зүгээрээ гэсэн үг. Шалтгааны нь болохоор цөмөр удахгүй 12 орд дээрээ цөмөр харчнаа за. Тэгэхээр ямар ордууд байна? Арслангийн орд байгаа. Тэгээ нөгөөт нь мэлхийн орд. Тэгээ одоо цөмөрөө цээжлээ шүү дээ. Арслан болон мэлхий дээр санчир гараг маань сул байдаг юм байна гэд. За тэгвэл одоо цөмөрөө сүүдэр талыг харъя. Яах нь вэ? Бид нар ингэж юмнаас хит болгоомжлоод байдаг байх нь. Болгоомжсараа л хоошоо суугаад юу ч хийж чадахгүй тийм ээ. Айсаар агаад. Өөрийгөө голно. Чаддаг мөртлөө бусдаас илүү юм мөртлөө өөрийгөө бусдаас дор гэж голно тийм үү? Чаддаг, мэддэг. Дандаа л өөрийгөө буруутгах нь голно эн чинь цул тал ахгүй. Тэгэхээр тийм байж хэтэрхий тийм байгаад тахмал бид нар бас л одоо айгуу том сорилтуудаа тулнаа гэсэн үг. Өөрийгөө буруутгахгүй байх хэрэгтэй. Өөртөө хатуу хандахгүй байх хэрэгтэй. Айцыг дандаа тээгээдэж болохгүй манайхаа. Яагаад гэхээр биднийг өөрийгөө хөгжүүлээч гээд том шалгалтууд ороод ирдэг. Тэгэхээр цөмөр өөртөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. За цөмөр дараагийн слайд руу орцгоё. Энэ бас айгуу сонирхолтой слайдыг зоолон бэлдсэн байгаа. Саад зурна ба би гэж байгааз. За тэгээд саад зурна гэхээр цөмөр гадуур ингээд айгуу контентууд, мэдээлэлүүд ингээд саад зурна гэж бичсэн байх юм бол цөмөрөө энэ чинь санчир гарагийг маань ярьж байна гэд ойлгоод авчнаа. За би гэж байна тийм үү. Тэгэхээр санчир гарагийг маань бидний идэрхтэн дээр ямар идэрхтэн одоо хэсгүүдээр нөлөөлдөг юм бэ гэхээр хараа яс шүд үе мөч бидний арьс байна, бидний өвдөг байна. Тэгээд ингээд агшдаг, хатангашуулдаг, хуурайшуулдаг, хатууруулдаг, тийм ээ бүр ингээд тураалдаруулдаг, хөвшрүүлдэг энэ энергиудыг ингээд авч явж байгаа байхгүй юу. Тэгэхээр цөмөрөө бодно штэ. Яргаа нэгэн хүн ингээд те бүр ингээд наснаасаа илүү хөгшин харагдаж байх юм бол энэ хүний санчир гараг нь ийм юм байна. Жохон гэмтэлтэй юм байна. Эсвэл илүү их ингээд хөвшрүүлдэг энергитэй холбоотой юм байна. Бүр тураалдаа орцсон хүн байх юм бол бас адилхан. Санчир гарагийн нөлөө ихтэй юм байна. За арьсны асуудалтай хүмүүс зөндөө байгаа тий. За тийм гот бас санчир гарагийн нөлөө бас байна. Окей. За шүдэн ингээ байн ингээ тий. Чихэрлэг юм баг идэгөөж өвдчихдөг. За эсвэл одоо бүр ингээ юу гэх юм яснаас айгүй юм хүмүүс байдаг штэ. Үе мөч нүртэл. Тэгэхээр цаанаасаа эн чин энэ хүн бүр ингээ бие суйлтаа иш чааваастай гэж юусоо тэр хүний цөмөрө хэлэхгүй. За гэж аазнаад санчир гараг маань энэ хүний натал чарт дээр нөлөөлөлтөй байж магадгүй байна гэж цөмөр энэ талаас нь авч ойлгох хэрэгтэй шүү манайхаа. Тэгэд өөртөө тухайн хүмүүсийгээ те одоо натал чартыг дэлгээд бас ингээ шинжээд үзэхгүй юу айгу сонирхолтой сурахад маань айгу хурдан дэм болноо. За тэгэд үүний хажуугаараас оолон айгүй сонирхолтой одоо ийм тэнгэрийн зургийг та бүхэндээ бэлдээ тавьсан байгаа. Энэ тэнгэрийн зураг дээр юу бэлдээ тавьсан гэхээр саяны хэлсэн одоо ингээд эргэтэнгүүд байгаа штэ одоо нөлөөлж байгаа хэсгүүд эдгээр маань ингээд дан ганцаараа нөлөөлөхгүй гэдгийг одоо энэ зурган дээрээс та бүхэндээ хүргэж харуулахыг зорьсон юм. За яагаад вэ гэхээр өнөөдрийн ярьж байгаа санчир гараг маань тийм үү одоо энэ тэнгэрийн зургийн 2 дахь бүрийн дотор явж штэ.
Өмнөх хичээлийг үзсэн хүмүүс маань энийг юу гэдгийг мэдж байгаа. Мэдээг байх юм бол манайхаа хичээлүүдээ эхнээс нь үзээд яваарай. За тэгвэл та бүхний мэдж байгаагаар энэ санчир гариг маань дамжин өнгөрч байгаа байрлалд байгааг та нар харж байна тийм үү? За тэгээ өнөөдөр ярьж байгаа дамжин өнгөрч байгаа санчир гариг маань эдгээр энергиудыг тээж байгаа гэсэн үг зү. За тэгээд энэ санчир гариг маань өөрөө эрүүл мэндийн гэрт бидний сур гаригтай анхаараарай гэдэг энерги холбоостой холбогдсон байна. За тэгээд энэ сур гариг маань өөрөө хаана байна вэ гэхээр үхрийн ордод байрлаж байна. За одоо ингэ цөмрө хол биш үү? За 8 дугаар гэрчин, 6 дугаар гэрчин холбогдчихлоо. 6 8 гэдэг чинь хэрвээ эрүүл мэндийн дээр авч үзэх юм бол мис засал болон одоо өвчний орон зай гэж холбож үздэг байхгүй юу? За тэгвэл санчир болон сур гариг тэг нэмээд үхрийн орд энэ гурыг холбож үзэн цөмрөө. Тэгэхээр яана вэ гэхээр сур гаригаа харъя л да. Бидний юу гэрхшээдэг юм гээд бидний нөгөө эрүүл мэнд дээр бидний арьсыг нүхэн үрчгүй, бөөр, сахарын солилцоо, нүүрний гоо сайхныг хэрэгшээдэг байна. За нөгөө үхрийн орд маань юу хэрэгшээдэг юм гэхээр хоолой байна, хүзүү байна. Бидний ингээд дуу хоолой, бидний бамбаа булчирхаг хэрэгшээдэг байна шүү дээ. Одоо тийм үцмөр холбоо шүү дээ. 8 дугаар гэр 6 дугаар гэр мис засалт орох боломжтой, биеийн өвдөх боломжтой. Тэгээд мэдээж биеийн өвдөж мис засалт орно. За юуны мис засалт бэж болох юм гэхээр одоо харъя л да энд чинь энэ гурав холбогдох хэрэгтэй тийм үү? За тэгэд цөмөр муухай юм ярихгүй. За муухай юмрээс ярих гэж бодохгүй. За ингээл да. За ер нь ингээд сонгоод авах хэрэг онцгүй зүгээр цөмөр ингээл бодчих. Одоо хараа ингэж штэ. Хувир аших дээр цөмөр айгүй энгийнээр авч үзье. Хувир ашина. За санчир гариг минь хувир ашуулж байна тийм үү? За юу хувир ашуулж байгаа юм? За арьсыг хувир ашуулж болж юм. Дагаад хоолойг эсвэл хүзүүний арьсыг хувир ашуулж болж юм. Ойлгомжтойгаз ингээд цөмөр байгаа энэ энергиудыг холбочноо. За тэгвэл яасан байх нь вэ? Хүзүүний арьс хувир ашаад энэ хүн трийг майчсаар байгаад хүндрүүлээд тэгээд эмчтэй очиж уулзсан байх боломжтой. Одоо эмнэлэг орсон гэсэн үг. Эмнэлэг дээр очингууд ярваа нэгэн тэр хүнд одоо өөрчлөгдөх энергийг өгсөн байх одоо ийм энерги холбоосыг цөмөр ингэж холбож өөрийнхөө натал чартыг одоогийн тэнгэрийн зурагтай холбож ингэж уншдаг байхгүй юу, тайлдаг байхгүй юу. Сонирхолтойгаз тэгэд өнөөдрийн хичээлээр цөмөр айгүй олон юм сурлаач тийм ээ. Өөрийн натал чарт дээр дамжин өнгөрж байгаа гариг тэгэд энийг биетэйгээ яаж холбож уйлдуулж ойлгох вэ гэдэг зөндөө олон мэдээлэлүүд цөмөр энэ хичээлээр сурчлаа. Тэгээд та нар маань гэртээ бас даалгавраа хийгээд өөрөө өөртөө даалгавар өгөөд хийгээд үзээрэй. За цаашлах цөмөр одоо болохоор эргэн ирэх үегээд дахиад нэг сонирхолтой сэдвээр орцгоё. За тэгэхээр хизээ эргэж ирдэг үлээ цөмөрөө мэдж байгаа штэ тийм ээ. Одоо хичээл эхлэнгуудаа 2.5 жилийн дараа орд болноо солио авдаг гэхээр ч 29 насн дээр, 60 насн дээр, 90 насн дээр яадаг бах нь санчир гариг маань анхны бидний төрсөн зураг дээр байсан байрлалдаа дахиж эргэж ирдэг байх нь. За тэгэхэд өмнөх хичээл дээр үзсэн штэ тийм ээ цөмөрөө мэдж байгаа тийм ээ яадаг нөгөө гаригууд эргээд ирэхээр яадаг гэхээр бид нар хөгжсөн байх хэрэгтэй гэдэг штэ тийм үү. Хэрвээ бид нар хөгжсөн байх юм бол бид нар дахиад илүү хөгжиж чаддаг тийм ээ. За тэгвэл санчир гариг маань юу хөхгүй гэхээр асуулт зөндөө байсан тийм ээ. Чи юу бүтээсэн юм бэ? Чи мөрөөдсөн юм уу? Чи үйлдэлээ хийсэн юм уу гэд одоо биднээс дандаа шалгалт аваад байдаг учраас одоо бид нар 29 наснда, 30 наснда, 59, 60, 61 наснда тий одоо 89, 91 наснда дандаа одоо ярваа нэгэн зүйлдээ нүүр тулаад түүнээсээ маш их зүйл сураад дараагийн алхмаа хийхэд бэлдсэн байх хэвээр одоо ийм оюун санаатай байж явах ёстой байгаад байгаа байхгүй юу? Алдаа гаргаж болохгүй бидний цаг хугацаа гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо 29-оос 31 наснда маш ухаалаг амьдрах хэрэгтэй энэ жилүүд гэсэн үг байхгүй юу? Юм болгонд одоо нухацтай хандна, айцтайгаа нүүр тулна тийм үү? Өөрийгөө гоолохгүй, хойш суухгүй гэсэн үг шүү дээ. Түрүүний яригдсан бүх энергиудыг цөмөөрөө аюу нухацтай хүлээж аваад санчир гараг ирэх гэж байгаа шүү. Санчир гараг маань юу хийж байгаа вэ? Яавал би элдв янзын эрсдэлтэй, элдв янзын одоо сүрэг энергид уулзахгүй, тулахгүй байх үлээ. Яавал илүү зөөлөн энэ амьдралыг туулах үлээ гэдэг талаас нь одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. За одоо энэ тэгээд санчир гариг маань энэ тэнгэрийн зургийг харж байгаа бол эргээд ирсэн. Хаана эргээд ирсэн гэхээр энэ хүний төрсөн натал чарт дээр, төрсөн birth chart дээр тэнгэрийн зургийн 9 дугаар орон дээр байгаа байхгүй Арслангийн ордод. За тэгээд 30 жилийн дараа дахиад Арслангийн ордод санчир гариг нь эргээд ирсэн. Энэ үед энэ хүнээс асууж байгаа шүү дээ. Юу асууж байгаа гэж бодож байна? Цөмөрө дараагийн слайд дээр харнаа энийг.
зоолон бэлтгэсэн байгаа. За одоо тэгээд ямар ч байсан дараагийн слайд руу орохоос өмнө санчир гаригийнхаа хүчийг хараад цөмөрөө. Өмнөх бүх хичээлээр мэдж байгаа тийм ээ. Одоо дандаа одоо өөрийнхөө хүчтэй, сулардаг, хөөгдөг, ирэмгий гэдэг ордуудад байдаг. Тийм учраас одоо өөрийнхөө хамгийн хүчтэй амжилт бүтээдэг орд нь юу вэ гэхээр матрийн орд. Хэрвээ өөрийн чинь тэнгэрийн зураг дээр матрийн ордод санчир гариг байгаа бол өөрөө амжилтыг бүтээх маш том потенциалтай өгдөлтэй хүн гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь хоёр дахь нь мөн адилхан. Хэрвээ өөрийн чинь тэнгэрийн зурагт хумхийн орд дотор санчир гариг байх юм бол өөрөө маш том систем байгуулдаг ийм том потенциалтай хүн гэсэн үг. За мэлхий болон арслан дээр яах вэ? Энерги нь одоо суулна штэ тийм ээ, хөөгдөд байна. Жинлүүр дээр яах юм? Маш ирэмгүй байна. Яагаад тэгэхээр жинлүүрийн орд чинь юмны хоёр талыг дандаа харж байдаг тийм ээ. Дандаа шүүн тунгааж идэг учраас шудраг ёсыг хүчжүүлж идэг ийм байдаг ба. Ялангуяа хэрвээ жинлүүрийн орд дээр санчир гариг байрладаг хүмүүс ихэвчлэн ингээд хууль, шүүх тийм үү, шудраг ёсны төлөөх, тэмцэл гэдэг энэ энергиудыг авч идэг тийм потенциалтай байдаг хүмүүс байдаг байгаа. За одоо сулардаг энерги нь хэн байна вэ гэхээр хоньны ордынхан шиг манайхаа яаруу байдалтай тэмцэнгээ бичсэн байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр санчир гарагч ингээд өөрөө имийг удаашруулдаг, маш их нягтлдаг, хөгшрүүлдэг тийм үү, ингээд ямхаар явуулдаг гэсэн хурдан биш энергитэй байхгүй юу. Гэтэл хоньны орд чинь яадаг вэ гэхээр шууд нэг импульсээр хийдэг штэ тийм үү, айгу хурдан гал цогтой. Тэгэхээр эсрэг тесрэг хоёр энерги байгаа зү. Тийм учраас хоньны орд дотор санчир гариг байх юм бол яах нь вэ? Энэ хүн илүү их тайван, илүү их ухамсартай, сэтгэл хөдлөлөөрөө биш амьдрах бүр шаардлагатай ийм хүн болдгоо гэсэн үг. Гэхдээ ийм хүн бас энэнд суралцахын тулд аюу их тийм олон шалгууртай нүүр тулах гэдэг ийм талууд байдаг байгаа. За одоо түрүүний ярьсан нөгөө арслангийн орд руу гараад арыг. Дээ нөгөө юу штэ одоо энэ ахгүй юу, санчир гариг арслангийн ордод дамжин өнгөрөөд төрсөн зургийнхаа байрлалд эргээд ирсэн гэж ярьсан. Тэгэхээр энийг одоо гүн зэрүүлээд бэлтгэж байгаа гэсэн үг. За одоо харъя. Арслангийн орд эргээд ирлээ штэ. Хэрвээ өөрийн чинь тэнгэрийн зураг дээр арслангийн ордод санчир гариг байх юм бол юу гэхээр одоо ингэж байгаа байхгүй юу. За эхнээс нь ингэ хэлчихэ. Одоо арслангийн орд ч өөрөө ингээд хаан орд штэ тийм ээ. Одоо би онцгой, би гэрэлтэн, би бүтээд, би төвд байна гэдэг энерги тавьдаг орд. За тэгээ санчир гариг маань болохоор өөрөө ингээд айгу өвгөн шүүгч тийм үү. Бидрийг ингээд бурхан болоод яваад өгөхээр нөгөө ертөнцийн үүдэн дээр ингээд бидрийг те ингээд бидний зөв протеинслээд байж яадаг карма энерги одоо нөгөө нэг юу лээ нөгөө нэг юу барьдаг хүн байхгүй юу. Одоо бидрийг нөгөө үүдэн дээр хүлээж идэг том бурхан штэ, тэнгэр штэ. Бас нэрийн нас хамаагүй хэлэхгүй тийм ээ. За тийм гот яаж яана гэхээр санчир гариг маань одоо ингээд яг дамжин өнгөрж аваад эргээд өөрийн чинь чарт дээр 30 насны дээр 60 насны дээр 90 настай хүрээд ирнэ штэ. Тэгин гот юу гэдг вэ гэхээр надад эгогоо биш үр дүнгээ үзүүл гэдэг байхгүй юу. Тэгэхээр яах вэ? Эгогоо биш өөрийнхөө үр дүн эхлээд ингэж шалгаж үзэх нь штэ. Би үнэхээр үр дүнтэй байсан юм уу? Би үр дүнтэй байж чадж байгаа болохоор би эготой байгаад байна уу? Эсвэл би эгогоо л зүгээр ингээд эготой байгаад ямарч үр дүнгүй байгаад байна уу гэдэг бас өөрөөс асуух хэрэгтэй. За тэгээд алдар нэр тийм үү? Алдар нэрийг биш одоо хариуцахыг хүсдэг гэж штэ. Тийм ээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр за алдар нэртэй болцсон бай гэж бодъё. За тэгвэл алдар нэртэй болцсон ч гэсэн хариуцлагыг сайн үүрч чадсан юм уу? Хариуцлагатай амьдрч чадсан юм уу гэдэг ийм асуултуудыг тавиад тэр шалгуурууд орж ирэх боломжтой. Тийм учраас ариугүй хариуцлагатай амьдрах хэрэгтэй гэсэн үг. Манай арслангийн ордод санчир гаригуд байгаа хүмүүс маань ялангуяа. За тэгээд чи онцгой биш дөрвөн бүгдэд адил гэж хэлж байгаа. Яагаад үг гэхээр хүмүүс ингээ өөрийгөө айгүй онцгой гэж боддог тийм ээ. Гэтэл хорвоо арслангийн дөрвөн биднэрт ингээ адилхан үйлчлдэг учраас яг уу ялангуяа одоо энэ арслангийн ордны хүмүүс нь өөрийгөө за би ч гэсэн бусдтай адилхан дөрмийн дор зарагдаж байгаа юм чин би яг үнэхээр онцгороод байна уу? Эсвэл би арай худлаа онцгороод байна уу гэдэг өөрийнхөө эготоос ингээ нүүр тулаад өөрөөсөө асуулаас их зүгээрээ. Яагаад зүгээрээ гэхээр Нирванагийн ирж байгаа тэр шахалт, дарамт те элдв одоо энэ шалгууруудаас одоо ингээд зөөлөн холдоход боломжтой юм арга замууд байхгүй юу? За одоо та бүхнийхээ хамгийн хүсдэг дуртай 12 ордууд дээр хүрээд ирлээ. За тэгэд энэ одоо 12 ордуудаа та бүхэн маань завтаа үедээ гоё пауз дарж агаад энэ бичлэг дээр пауз дарж агаад сонирхоод уншаарай. Одоо болохоор зоолон тайлбарлаад өгчээ. За энэ ингээд
Бид нар эхлээд айцтайгаа нүүр тулах хэрэгтэй байдаг. Айцтайгаа нүүр тулаад бид нар хариуцлагыг хүлээж чадах юм бол бид нар юмдаа аюул тийм гаргууд мастер болдог ийм зам мөр мань нэгдэнэ. За тийм учраас одоо бидний натаал чарт дээр тийм үү төрсөн зураг дээр Санчир гариг маань хаана байрлаж байна. Яг тэр орд дээр тэр ордныхон сэдвээр бид амьдралынхаа одоо хамгийн том шалгалтуудыг, айдсуудыг, хариуцлагуудыг туулж байж дараагийн шатанда очдөг юм байна. Тэгэхээр цөмөрөө энэ 12 урдуудыгаа юу сурцсан байх ёстой юм бэ? Би ямар айцтай байх боломжтой юм бэ? Би юугаа хөгжүүлэх ёстой юм бэ гэдгийг та бүхэн минь энийг уншаад аваарай. За би одоо жишээ нь ингээд тайлбарлая л да. За одоо эндээс сонгож энэ ингээд эхний хонь өхөр эхний орд байна тийм үү? Дараа нь мэлхийн орд байна, нарслангийн орд байна, охины орд байна, жинлүүрийн орд байна, хилэнцгийн орд, номын орд, за матрийн орд байна, хумхын орд байна, загсны орд байна. За одоо тэгвэл жишээн дээр цөмөрөө жинлүүрийн ордыг авч үзье. Хэрвээ өөрийн чинь тэнгэрийн зураг дээр жинлүүрийн ордод Санчир гариг байрлаж явах юм бол өөрийгөө маш сайн хөгжүүлсэн байх юм бол маш шударга зөвлөгч шүүгч болдог. Ялангуяа иймэрхүү хүмүүс шударга ёсны төлөө газар ажилладаг газар амжилт олдог. За гол айдас юу тээж болохын гэхээр шударга бус байдлаас айх, харилцаанд алдаа гаргахаас айгаад үүнээсээ болоод олон зүйлийг алдах. За тэгвэл сүүдэр тал чинь юу байж болдгийг гэхээр хэд дипломат харилцаа хүсээд үүнээсээ болоод буруу зүйл хийх. Тэгэд бусдад таалагдах гэж хичээгээд өөрийгөө хавханд оруулах. Энэ дандаа өөрийгөө хавханд оруулж байгаа зүйлүүд байгаа сүүдэр талууд чинь. Тэг цөмөрөө ингээд өөрсдөө сайхан уншаад ойлгоод аваарай манайхаа. За шинээр үзэж байгаа хүмүүс модаль байх юм бол одоо өөрийнхөө Санчир гаригийг хаана яаж халах вэ гэхээр одоо өөрийнхөө нөгөө нэг компьютер дээр гар утсан дээр тийм хайлтын систем рүү орж агаад одоо үнгүй одоо өөрийн одон зурхай тооцоол гэдгийг одоо ингэж бичээд тэгээд тэн дээр зөндөө олон тооцоолол гараад ирнэ. Тиймгууд одоо энэ улаантар бүрийн хэлчихсэн байгаа. Энэ үнгүй одоо астросик гэдэг энэ хайлт байгаа байхгүй юу? Тэгээд ийжигээ ингээд орчингууд одоо ийм нүр гараад ирнэ. Эхний нүр нь. За эхний ийм хайлтын нүр гараад ирэнгуут нь цөмөрөө өөрийнхөө он, сар, өдөр, цаг, минут төрсэн газраа оруулаад яг энэ доотлын улаан бүрийн дотор нь тооцоолоороо гээд дарчна. Энийг дарсны дараа ийм нэг зураг гараад ирнэ. Хоёрдугаар зураг нь. Энэ зураг гараад ирэнгуут энэ баруун талыг хараад үзчих манайхаа. Энд ингээ бүх ордууд ч байрлаад энд бүх гаригууд ч байрлалцсан байна. За тэгэхээр яг цомроо өмнөх бэлгүүдээ үзээд айл орд дээр өөр дээр чин ямар гариг нь байгаа юм бэ гэдгийг хараад бичлэгүүдээ гүйлгэж үзээд ийм юм байгаа юм байна. Энийг анхаарах юм байна. Энэ зүгээр юм байна гэд хараад яваад сураарай манайхаа. За тэгээд цөмөрөө те астрологийг эхнээс нь сурах гэж байгаа хүмүүс байх юм бол миний YouTube сувг руу ороод одоо плейлист руу оронгууд Astro Lessons гэдэг одоо ийм плейлист байгаа. Тийшээ ороод өмнөх хичээлүүдийг сонирхоод үзээд сураарай манайхаа. За юм байна да. Өнөөдрийн хичээлийг одоо энэ хүргээд өндөрлөе. Бүгдээр нь баярлалаа. Astro Zolon байла. Дараагийн хичээлээр цөмөрөө Тэнгэрийн Юван гарига үзэх болно. Бүгдээр нь баярлалаа. Баяртай.